1-р Тимотеус 2-р бүлэг. Тиймээс би уриалж байна. Бүхнээс төрөнд хүсэлтүүд, гуйлтууд, зуучлалууд, талархлуудыг өргөхөө бүх хүний төлөө, хаадын төлөө, бас эрх мэдэл дотор бүгдийн төлөө үлддэг. Энэ нь бид бүхий л шүтэнлэг байдал ба шудраг байдал дотор намуу бас амар тайвныг эрхэмлэгч амьдралаар замрахын тулд юм а. Яагаад гэвэл энэ нь бидний аврагч шүтэний мэлминээ сайн бөгөөд хүлээн авахдах байдаг. Тэрээр бүх хүнийг аврагдахыг бас үнний мэдлэг рүү ирэхийг хүсдэг. Учир нь ганц шүтэн байдаг бөгөөд шүтэн ба хүмүүсийн хооронд ганц зууч хүмүүн Христ Есүс байдаг. Тэрээр өөрийгөө бүгдийн төлөө барьцааны төлбөр болгон товлогдсон цагт нь гэрчлэгдэхийн тулд өгсөн. Үүн рүү би номлогчоор бас төлөөлөгчөөр би Христ дотор үннийг ярьж байгаа бөгөөд худал хэлээг байна. Итгэл болон үнэн бодит байдал дотор жууд бусчуудын багшаар томилогдсон. Тиймээс би ирчүүдийг хаасайгүй ариун гараа өргөн хэлэгнэл ба эргэлцэхүү байхгүйгээр гуйлт хийгээсэй хэмээн хүсэж байна. Адил байдлаар бас эмэгтэйчүүд өөрсдийгөө даруухан хувцлал дотор бүрэг ичимхий байдал ба биеэ захиргуутаагаар тоорлож сүлдсэн үс эсвэл алт эсвэл сувднууд эсвэл үнэтэй хувцсаар биш. Энэ нь шүтэнлэг байдлыг ил тод зөвшөөрдөг эмэгтэйчүүдэд нийцдэг. Харин сайн үлсүүдээр чимээсэй. Эмэгтэй хүн нь бүх ил захирагдахуугаар намгүн байдал дотор суралцаг. Харин эмэгтэй хүн заан сурахыг бас эрэгтэй хүний дээр эрх мэдэл булаахыг бус. Харин намгүн байдал дотор байхыг би зөвшөөрдөг. Учир нь эхлээд Адам хэлбэржүүлэгдсэн. Дараа нь Хава. Мөн Адам мэхлэгдсэн байгаагүй. Харин мэхлэгдсэн уг эмэгтэй хойзорч дотор байсан. Гэвч тэрээр хүүхэд тэхүү дотор аврагдах болно. Энэ нь хэрвэд итгэл ба хайрлагууд дотор бас биеэ захирах бүх ил ариун байдал дотор үргэлжилсэн тохиолдол юм а.